ажилчид инженер техникийн хүмүүс хамтарч шаргуу ажиллаж гүйцэтгэснэг энэ онцлон тэмдэглэмээр байна. Тухайлах юм бол одоо инженер Баатар байна. Анхных нь одоо дарга байсан Базарагчаа, Бадамд орж инженер бол анх бүтээн байгуулалтын өсөлт бол банк газар дээр нь одоо ажиллаж зохион байгуулж удирдсан. За мөн Лавгжуу инженер байна. За түүнээс гадна бол одоо Жамин Сүрэн талбайн инженерээр ажиллаж исэн Дөргөн нутгийн хүү. За мөн одоо олон арван инженер техникийн ажилтнууд энэ үйл ажиллагааг одоо хариуцлагатай, чанартай сайн явуулж байгаа. Тийм ч учраас одоо энэ усан цахилгаан станц маань жилийн 4 улиралд тогтвортой үгээрч бол баруун өөрийн хүчин чадлаа зарим үед бол давуулан ашиглаж чадаж байгаа ийм үзүүлэлт гарч байгаа юм аа. Цахилгаанаа дагаад соёл нэмэгдэж байна. Мянгад, Буянд, Ховд, за Эрдэнэ өрн, Зэрэг гээд одоо олон сумууд маань тэр чигээрээ нүүгээд одоо засландаа гардаг байсан бол одоо цахилгаан суурин нөхцөл бий болсон учраас энэ нүүдэл одоо зогсож суурин амьдрал шилжсэн байх шээтэй. За мэдээж агуу соёлын асуудлыг өөрчлөгдөж сайжрагч хот хөдөөрөв шилждэг залуучуудын урсгал бол харьцангуй хэмжээгээр одоо багасгаад дөхөн үзүүлсэн гэж ингэж одоо ойлгож байна. Ямар ч гэсэн бид нэр алс бөглөө нутаг дэвсгэртэй цаашдаа тогтвортой сайхан амьдрах нөхцөлийн нэг их өсвөр нь Дөргөний усан цахилгаан станц яхахгүй юм аа гэж би одоо ингэж баярладаг. За тийм учраас би зориуд одоо энэ Дөргөний Чонарайхын усан цахилгаан станцын 10 жилийн түүхтэйг одоо тохиолдуулан энд одоо оролцож байсан хөө нэмрээ оруулсан бүх хүмүүстээ түүнчлэн дөргөнчүүдтэй ховдын ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж та бүхнийхээ амьдралд нь сайн сайхан аз жаргалыг хүсэн өрөөё. Үнэхээр гайхамшигтай нутаг, холын цэнхэр ховд гэж ярьдаг. Үнэхээр гайхамшигтай ард түмэн байдаг. Нутгийнхан бол ер нь хамгийн түрүүнд тэр үед бол усын станцыг явуулахад бол хэцүү байсан. Тэгтэл ховд нутгийнхан бол энэ төслийг энэ усын станцыг бол дэмжиж хамгийн түрүүнд одоо хэрэгжүүлэх боломжоор хангасан ийм аймаг байгаа юм. Энэ аймгийн жишээгээр бусдын аймагуд ч гэсэн одоо ийм усан цахилгаан станц болох ийм санал хүсэлтэд илэрхийлж байна. За энэ утгаараас одоо энэ Ховд аймгийнхан бол Монгол орон даяар бол тэргүүлж анхны ийм усын станцтай болсон энэ аймаг байгаамаа. Сүүлийн жилүүдэд бол энэ Дөргөний усын станцыг ашиглалтанд оруулснаас хойш бусад аймагуудад барьж болох усан цахилгаан станцын төслүүд дээр бас зөвлөхээр ажиллаж байна. Тэгэхээр энэ нутгийн ард түмэнд ялангуяа Дөргөн сумын иргэдэд энэ сайхан өндөр технологитой станцыг өөрийнхөө нутагт технологиг нутгсуулсан энэ Ховд нутгийнхантаа энэ станцын 10 жилийн ог тохиолдуулан хамгийн сайн сайхныг хүсэн ирээе. Дөргөний усан цахилгаан станц нь 2009 оны 9-р сарын 19-ний өдрөөс эхлэн баруун бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ жилийн 4 улирлаа бүрэн хэмжээгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулж 10 жил тасралтгүй 24 цагаар ажиллаж байна. Өнөөдөр Дөргөний усан цахилгаан станц нь жилд дунджаараа 40 сая кВт цаг цахилгааныг үйлдвэрлэн 37 төгрөг буюу 1.5 центээр баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлж байгаа нь Монголын хамгийн хямдад цахилгаан үйлдвэрлэж байгаа эрчим хүчний их үүсвэр бөгөөд өнгөрсөн 10 жилд 400 орчим сая кВт цаг үйлдвэрлэн өндөр үнэтэй импортын цахилгааныг орлон үлэмж хэмжээний валютын хэмнэлтийг гаргажээ. Орчин үеийн усан цахилгаан станц нь 100 жил ашиглагддаг урт хугацааны эдлгээтэй байдаг тул аль ч улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн суурь болж өгдөг өндөр технологид эдийн засгийн хямралд өртөхгүй гаднаас хараат ус тухайн орон нутгийн бие даасан сэргээгдэх эрчмийн үр ашигтай их үүсвэрээр нэрлэгдээд байна. Аливаа үйлдвэрлэлийг явуулахад аюулгүй ажиллагаа ажиллах боловсон хүчний мэдлэг чадвараас гадна үйлдвэрлэлийн техник технологийн бүрэн бүтэн найдвартай ажиллагаа чухлаар тавигддаг. Анх бол Дөргөний усан цахилгаан станцд ажилд ороод 2007 онд төслийн талбарт ирэхэд бол бид нар бол энд гэрээрсэн гэрт амьдардаг анхны инженер техникийн ажилтнууд байна ээлжээр явж ажилладаг тийм байлаа. Энд станцын барилгын ажил бүтээн байгуулалт 2007 онд бол дуусаагүй 2008 онд жилийн дараа 6 сарын 21-нд Монгол Улсын ерөнхийлөгч ирж анхны агрегатыг ажиллагаанд оруулах нийлтийн ёслолын ажиллагаанд оролцсноор
станцын үйл ажиллагаа алуун ёсоор эхэлсэн юм а. Тэрнээс хойш 10 жилийн хугацаанд жилийн дөрвөн үйлдвэрлэл тасралтгүй ажиллаж нийт 337 сая кВт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээс 305 сая кВт-цаг цахилгаан эрчим хүчийг нь бол өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системийг хэрэглэх цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн нийлүүлээд байна. За нийт станц нь 40 хэдэн ажилчнантайгаас тэрнээс бол 20 гаруй нь бол инженер техникийн ажилтнууд байна. Инженер техникийн ажилтнуудын 80% нь бол манай залуучууд ажилладаг. Станцын зүгээс бид нэр өнөөдөр өөрсдийн боловсон хүчнээс сургаж дадлагжуулах, гадаад дотоодын сургалтанд хамруулах ажлыг өргөлж дистратаа хийж ирснээс хамаарал өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ямар нэгэн зөрчил гэмтэл гаргаагүй. Техникийн эвдрэл саадлахгүйгээр 10 жилийн хугацааг бол одоо амжилттай ажиллаж ирлээ. Энэ бол манай бас хамт олонны нөрөх хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Дөрөвний усан цахилгаан станцын хөдөлгөгч хүч болох G1, G2, G3 гидрогенераторын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад тус станцын инженер техникийн ажилчдад хүчин чармаалт гарган бие даан засварлаж олон сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэн станцынхаа эдийн засагт үнэлж барамгүй хөрөнгө оруулалт хийж чадсан нь энэ хамт олонны бусдаас ялгарах томоохон амжилт юм. Өмнө нь дөрөвний усан цахилгаан станцын амин зүрх болсон гидрогенераторыг засварлахад бүгд найрамдах хятадаар тусаас инженер техникийн ажилчдыг урьж ажиллаа хийлгдэг байсан нь ийхүү түүх болон үлджээ. Аливаа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бол засварын ажилчдаас ихэнхэн шалтгаалдаг. Хэр зэрэг чанартай засвар хийгдсэн байна. Тэрний дагуу бол үйлдвэр ажиллагаа жигд хэвийн явагддаг. Тийм үднээс бол засварынхан инженер техникийн ажилчдын одоо үүрэг маш их байдаг. Тэгээ цаашдаа бол инженер техникийн ажилчдыг одоо чадварчуулах, сургалтанд улам одоо чадварчуулах талаар бол инженер техникийн комисс гэдэг юм уу, үйлдвэрийн зүгээс одоо цаашид сайн арга одоо сургалтанд хамруулах ч юм уу, мэдлэгийг дээшлүүлэх, туршлага судлуулах талаар арга хэмжээ авч байгаасаа гэж би бас хүсэж байна. Тэгээд манай станцад 2007-8 оноос хойш ирж ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үеийн ажилчид, үеийн одоо удирдлагуудаа 2018 онд болж байгаа усан цахилгаан станцын 10 жилийн баярын мэнд хүргэж байна. Дөрөвний усан цахилгаан станц ашиглалтанд орсноос хойш эдийн засгийн хямралд өртөөгүй, ажиллагсдаа халаагүй, агаар орчноо бохирдуулаагүй, тогтвортой хөгжлийн сонгомл зарчмыг бодит жишээ болгож чадсан юм. Том усан цахилгаан станцууд ажилд орно, салхины станцууд ажилд орно гэдэг чинь энэ нь болохоор сэргээгт эрчим хүчүүд ажилд орсноор юу үйлдвэрлэх Монгол оронд үүсэж байгаа юм хүлэмжийн хий, утаа, тортог гэдэг юмыг бол ерөнхийдөө бууруулдаг байгаа. Дулааны станц одоо жилд дунджаар үйлдвэрлэлээ явуулахад 38 сая кВт-цаг эрчим хүч үйлдвэрлэхэд бол 30.4 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг бол усан цахилгаан станцуудын сэргээгт эрчим хүчүүд бол тэр жинийн хүлэмжийн хийг бол бууруулж ажилладаг байгаа. Дөрөвний усан цахилгаан станцын ажил ороод 20 жилийн хугацаанд ажиллаж байхдаа Монголд хамгийн томоохон сэргээгт эрчим хүчний байгууллагад ажиллаж амьдарч байгаад одоо бахархаж байгаа. Үйлдвэрсний байгууллага одоо 10 жил боллоо. Энэ хугацаанд бид нэр одоо ажилчдын ирэх ашгийг, хамт олонныхаа ирэх ашгийг тийм одоо үйлдвэрсний орны төрийн зурмын дагуу мөн хамтын одоо энэ хамтын гэрээгээ байгуулаад ингээд одоо тодорхой хэмжээний бас ажилчдын нийгмийн асуудлыг бол шийдэх тал дээр бас олон ажлыг хийлээд ажилчдаа бол одоо орон сууцны дэмжлэг гэж одоо 10 сая төгрөг өглөө мөн ажилчдаа машин суулгал мөн цааш одоо зүүнний үйлрэлт одоо аялал зугаал гэж явуулж байна. Хэсгээр явж байгаа. Одоо ээлж ирэж явж байгаа. Жишээ бодоход одоо өвсгөл 70-40 амарцсан. Орсын холбооны усад явсан. Мөн бүгдний категорид усад аялал зугаалаар явсан. Мөн өөрийнхөө дотоодын үзэсгэлэн
гихшид одоо аялал болгоод явж байна. За мөн одоо бид нэр цаашид одоо хамтын гэрээ байгуулад тэр хамтын гэрээнийхээ дагуу одоо бүх одоо эрчим хүчний хамтын хэлцээр гэж одоо тодорхой хэмжээний хугацаатай батлагдаж мөрдөгддөг. Тэрний дагуу одоо бид нэр хамтын гэрээгээ яваад өмнө орон нутагт байгаа өөрсдийнхээ санал бодлыг бас тусгаж хамтын гэрээгээ жилээс 2 жилийн хугацаатай ингэж батлуулаад тэрийгээ одоо захиргаатайгаа шаардаж мөрдөж гэж ажиллаж байгаа. Одоо ажилтны одоо хоол унд мөн цаашлах бол одоо тэр ууж байгаа өмдний ус зэвсүүлэхэд өөрөмж ихчээд одоо ажилтныхаа тав тухыг хамгаалж ингэж ажиллаж байгаа. Мөн одоо зарим ажилт бол өргөнөөс явдаг, усд нь бол зарим хотоос явдаг. Өвлийн нөхцөлд бас даарч хүрэх янзбүрийн шатлалтай энэ тав тухыг ингэж одоо сая 2 жилийн өмнө автоус авсан. Бол ингээд тав тухтаа тийм ажилтны хэсгийг хамгаалсан гэдэг ажлыг бол хийцээ. Энэ бол одоо би бас одоо энэ 10 жилийнхаа хугацаанд та ингээд хэлээд бас таатай байна. За мөн бид нэр одоо бас ажилтаа бас мэргэжилтэд дэвшүүлэх мөн тухайн сургалтуудыг бол бас жил тутам явуулж байгаа. Жишээ нь бол одоо бид нар бол одоо 2007 8 онд туур бусад одоо сургалтанд амрагдсан. За бүгдээр хятад алсын ханжууд одоо 2 удаа сургалт амрагдсан. За мөн Оросын холбооны улсын эрхүүд бас одоо сургалтанд амрагдсан. За гадаадын одоо ингээд дотоодын сургалтанд ажилтныхаа мэргэжил тэрийг дээшлүүлэхийн тулд олон хэмжээнд явуулж байгаа. Цаашаа тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах үүднээс Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Мянгатын нарны цахилгаан станц, Хөшөөт үеийн чиглэлийн 35 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих зэрэг томоохон ажлуудын техник эдийн засгийн үндэслэл хийгдэж зарим нь ажлаа эхлүүлээд байна. Эдгээр сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүд ашиглалтанд орсноор эрчим хүчний хэрэглээний 50% дотоодоос хангах боломжтой болохоос гадна үүнийг дагаад томоохон орд газруудын үйл ажиллагаа сэргэж аймаг, сум, суурин газар жижиг дунд үйлдвэрлэл олноор бий болох ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх таатай нөхцөл бүрдэж байна. Энэ бүхний эхлэл нь дөрөвний усан цахилгаан станц. Мөн тэнд ажиллаж байгаа жаргадахгүй нарны эзэдийн эхлүүлсэн 10 жилийн түүхээс эхлэлтэй юм а.